Өнөөдөр бидний ярих энэ гэмт хэргийг анх жирийн байдаг л нэг хэрэг гэж үзэж байсан ч мөрдлөгийн явц захих тусам үр дүн нь хүн бүрийг гайхшруулсан байлаа. Харин цагдаа нар энэ хэргийг илрүүлэхийн тулд ёстой л хамаг аргаа шавхаж мэрэгжлийн өндөр ур чадвар үзүүлсэн байдаг. Ингээд ээлжид гэмт хэргийн бичлэгээ эхэлцгээе. Энэ түүх 1994 онд Орегон мужийн Южин хотод өрнөх болно. Тухайн үед ч тэр, одоо ч тэр Южин хот нам тайван байдаг л нэг Америкийн хотуудын нэг байсан ч 1990-ад оны эхээр энд гудамжны жижиг бүлэглүүд үүсэж эхэлж байлаа. Бүлэглүүд гэхэр та бүхэнд бүх биеэр шивэстэй, халзан Латин Америкууд эсвэл хараарчтай залуусыг төсөөлж өгч болох юм. Гэвч энэ хотын бүлэглүүд нь голчлон 14-18 насны эрэгтэй эмэгтэй өсвөр насны хүүхдүүдээс бүрдэж байв. Тэд өөр өөрсдийн шалтгаанаар сургуулаа хайцгааж, бүлэглэлд элсэж дураараа амьдрахыг сонгож байлаа. Хүүхдүүд хэдий бага насндаа бүлэглэлд орж жижиг сажиг хууль бус зүйл хийж эхлэх нь ирээдүйн гэмт хэрэгтнүүд болох магадлалыг нь өсгөдөг бөгөөд үүнийг тэр хотын иргэн 39 настай Мэри Томпсон гэгч анзаарч сайн дураараа бүлэглэлийн эсрэг тэмцэж эхэлсэн байна. Мэри үйл явдал өрнөх 1994 оноос 2-3 жилийн өмнө Южин хотод нүүж ирсэн ч энэ тэмцлэрээ хоттой алдартай нэгэн болсон гэв. Түүний гол зорилго бол хүүхдүүдийг бүлэглэлд нэмж илсгээс хамгаалах, сурт лухуулга хийх, буруу замд орохоос нь урьдчилж сэргийлэх байлаа. Мэри сургуулиуд болон залуусын төвүүдэд өсвөр насныханд илтгэл лекц уншиж, бүлэглэлд илсээд ямар ч сайн сайхан зүйл олж долоохгүй, амьдралаа үгүй хийнэ гэдгийг нь ойлгуулахар хичээж байв. Эмэгтэй илтгэлээ маш сайн сүртэй уншиж, хүүхдүүдийн анхаарлыг татаж, найз шиг л зөвлөдөг байсанд тэдэнд ч нөлөөлөх нь амжилт олж байсан гэжээ. Гэвч энэ эмэгтэй яагаад юу н анханасаа сайн дураараа ийм зүйл хийж эхэлсэн бэ гэж бодож эхлэх нь зөв ёсны асуулт юм. Мэригээс илтгэлийнх нь үеэр хүмүүс энэ асуултыг нэг биш удаа асуудаг байсан ба бүсгүй Южинд нүүж ирэхээс өмнө өөр хотод байхад нь 14 настай хүн бүлэглэлд орж буруу зам руу орж машин хулгайлсан гэд 1 жил хоригдсон гэв. Мэри хүүгээ шоронгоос гарсан даруйд нь энэ бүхнээс нь холдуулаад шинэ хотод нүүж ирсэн. Бүлэглэл жоохон хүүхдүүд орох нь ямар байдгийг маш сайн мэдэх хүний үүднээс энэ бүхэнтэй чадлынхаа хэрээр тэмцэхэр босно нь энэ гэж хэлж байв. Тэр энэ ажлынхаа хүрээнд хотын цагдаа хууль хүчнийхэнтэйч дотносож, цагдаа нар түүнийг хүүхдүүдэд маш сайн үр дүнтэй нөлөөлж, хүүхдүүдийг бүлэглэлд элсэхээс хамгаалах ажилд нь маш сайн тусалж өгнө гэж цаашаа хүлээж авцгааж байлаа. Бүсгүйг бүр сүүлдээ цагдаагийн газраас үүсгэн байгуулсан өсвөр насныхны бүлэглэлийн эсрэг комист гишүүнэрч элсүүлсэн юм. Тэр хоёр талд амжилттай нөлөөлж өв. Нэг бол хүүхэд нь бүлэглэлд элссэн, зовсон эцэг эх түн дээр ирж зөвлөгөө дэмжлэг авч болох бол нөгөө талаар бүлэглэлд элссэн хүүхдүүд ч бодлоо өөрчлөвл Мэри дээр ирж бас тусламж хүсдэг байв. Хэдий Мэри хүүхдүүдэд сайнаар нөлөөлж байсан ч түүнд хүүхдүүдийн үеийн туслах хэрэгтэй байсан нь тийм зөв хүүхд олоод хамт илтгэл тавиад зөв үлгэр дуурайлал үзүүлээд явбал бусад хүүхдүүдэд бүр илүү сайн нөлөөлж чадна гэж тэр боджээ. Нэгэн сургууль дээр илтгэл тавьж яваад Мэри нэг өдөр Аарон Айтура гэх өндөр хүүг анзаарсан байна. Аарон өндөр том биетэй, хүний анхаарлыг амархан татах төрхтэй хүү байснаас гадна сургууль дээр ч нэр хүндтэй, хүүхдүүдийн дунд сайн талаараа алдартай хүү байсан юм. Энэ бүхнээс гадна Аарон хүүгийн үүх түүхийг судалж үзээд яг өөрт нь тохирох хүү байна гэж ойлгосон гэдэг. Тэр Женис Айтура гэх 5 хүүхэдтэй ганц бие ээжийнхээ хамгийн том хүүн байлаа. Хүүгийн аав Америкийн жинхэнэ уугуул индиан хүн байсан ч хүүг 12 настай байхад нь гэр бүлээ орхин алга болсон байна. Ээжд нь 5 хүүхдээ ганцаараа өсгөх амаргүй байсан ч хүү Аарон нь чадах чинээгээрээ тусалж ээжигээ цааш явахт нь урам дэм өгдөг байсан гэдэг. Хүү 14 настайгаас эхлэн олдсон цагийн ажил бүрийг хийж дүүнраач өсгөхөд ээжтэй дэм болж байв. Аарон сургуулаа төгсөөд Нью-Йоркийн зургийн сургуульд элсэх хүсэлтэй байлаа. Ингээд нэг өдөр Мэри Томпсон Ааронтай уулзаж өөрийн санааг хэлэхэд хүү дэмжиж хүлээн авсан юм. Тэд энхүү хамт сургуулиудаар явж лекц уншиж хүү хэдий аавгүй мөнгөгүй амьдралтай байсан ч буруу замаар оролгүй амьдрч болдог гэж өөрийнхөө жишээгээр хүүхдүүдэд үлгэр дуурайлал үзүүлж байв. Гэвч 1994 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн шөнө Мэригийн ч тэр Аароны ч амьдрал өөрчлөгдсөн үйл явдал тохиолдсон юм. Шөнө 1 цагийн үед Аароны ээж Женис Айтура нэгэн эмэгтэй орилох дуугаарс ирсэн байна. Ээж нь тэр үед хүүгээ зурагтаа унтраалгүй бөөдөн дээр унтаад өгсөн гэж бодсон гэжээ. Гэвч эмэгтэй том өрөөндөө ороход нь зурагт нь унтраастайг мэдэж энэ чимээ том хүү Аароны өрөөнөөс гарсан ойлгосон юм. Орилох дуунаар хүүгийнхээ өрөөнд ороход Аароны найз охин орлон зан орилж байлаа. Харин орон дээр нь Аарон цусан дунд ухаангүй хэвтэж байх нь тэр.
Жэнис тэр даруй хүүдэд тусламж үзүүлэхийг оролдож, найз охин нь түргэн тусламж дуудлаа. Ингээд төд удалгүй түргнийхэн ирж залууг авч яваад эмэгтэй түргний машинд даган суух гэсэн ч эмчнэр болон цагдаа нар түүнийг суулгасангүй. Та гэртээ байсан нь дээр гэд явуулаагүй ба төд удалгүй гэрт нь мөрдөгч ирж уулдсан байна. Эмэгтэй энэ хүртэл гэрт нь хэн нэгэн орж ирээд унтаж буй хүүг нь толгоороо цохиороор цогчгсон гэж бодож байсан ч мөрдөгч түнд хүүг нь толгойд нь буутсан байна гэж хэлв. Аарон найз охинтойгоо орондоо унтаж байхад нь хэн нэгэн гэрт нь орж ирээд толгойд нь буутчаад гараад явсан болж таарлаа. Ээж нь эмнэлэгт 7 цагийн дараа л очсон нь цагдаа нар түүнээс болон бусад хүүхдүүдээс нь мэдүүлэг авч явуулахгүй байсаар тэгж утсан юм. Хэдий хүүн ухаангүйч гэсэн амьтаа байсан ч эмч нар тархинд нь орсон сум хүүг нь амьд үлдэх бараг боломжгүй. Хэдэн цаг л ийм байдалтай байх гэд сэтгэл санааг нь бэлдсэн байна. Энэ хооронд цагдаа нар гэрт нь үзлэх хийж сумны хонгоо олоод мөн ямар ч эд зүйл алга болоогүй. Алуурчин ганцхан 18-тай Аароныг л алах зорилготой ирсэн гэлтгэж байсан юм. Хэргийн хамгийн үн цэнтэй гэрч бол Аароныг буутахтан цуг байсан найз охин Кэрин байв. Тэр тухайн орой тэднийг унтахаас өмнө хэн нэгэн гэрлүүн заалгаж Аарон гэртээ байгаа эсэхийг асуусан. Тэр асуусан хүн нь хоолоогоор өсвөр насны охин шиг байсан гэлээ. Энэ дуудлага алуурчин тэр орой Аароныг гэртээ байгаа эсэхийг мэдэх гэсэн оролдлого гэдэг нь тодорхой болов. Кэри учир нь үл мэдэгдэх чимээгээр сэрж харанхуйд хоёр эрэгтэй хүний дүрс харсан. Нөгөө хоёр нь шууд тэр даруйд цонхоор нь гараад зогтаасан гэжээ. Кэрич тэр ээжинч тэр залууд өш санаж алах хэмжээний дайсан байсанг огт мэдэхгүй байв. Ээж найз охин хоёроос нь ямар ч дөрвтэй мэдээлэл олж чадаагүй цагдаа нар тэдний дараагаар орохоор дотн хүн болох Мэри Томпсоноос мэдүүлэг авахар болсон юм. Тэр хүүгийн ээжээс дутхгүй өг гашууд автсан байсан ч яг тодорхой хүн хэлж бас чадаагүй байна. Гэхдээ эмэгтэй тэдний хамтын бүлэглэлийн эсрэг ажиллагаанаас нь л болсон байх гэж бодож байгаа гэдгээ хэлжээ. Мэри өөрөө ч бүлэглүүдээс нэргүй сүрдүүлсэн захиалууд авдаг гэд хүүг энэ ажилдаа хамруулсандаа маш ихээр харамсаж байна гэж хэлсэн юм. Хотын хүүхдүүдийн бүлэглэл жижиг сажиг хулгай хийдэг байсан ч одоо тэд бүр хүн алдаг болж байгаа юм багтаа гэж хотынхан төгшөж эхэлсэн ч яг тэднийг хийсэн гэх нотлохоо бас үгүй байв. Бараг багш нь болсон Мэри Томпсоноос ч хэрэгтэй мэдээлэл авч чадалгүй гарч ирсэн цагдаа нар цагдаагийн газрын мэдээллүүдийг ухаж байгаад Аароны талаар нэгэн сонирхолтой зүйл олж мэдлээ. Хэрэг гарахаас 3-7 хоногийн өмнө Южин хотын нэгэн сүлжээ супермаркетын нэгнийх нь үүдэнд дуудлага ирсэн байна. Тус супермаркетын ойр орчимд бүлэглэлийн хүүхдүүд сэлгүүцдэг гэсэн ба 3-7 хоногийн өмнөх тэр өдөрч гэсэн хүүхдүүд дэлгүүрийн орчимд байж байжээ. Тэдгээрийн дунд Бофлин гэх 17 настай хүү байсан нь Аароны найз хүү байсан юм. Аарон түнд ах шиг нь ханддаг байсан бөгөөд бүлэглээс гаргах гэж хичээдэг байв. Тэр орой Бофлин Аарон хоёр таарч хамт юм ярьж зогссон ч Бофлины дайсагналцдаг нэгэн хүү ирснээр тэд зодтолдохдоо тулсан гэв. Аарон тэр үед Бог тайвшруулж одоо болонд бити зодтолт гэж ятгах байсан юм. Бо энэ үед Аароныг түлхээд гялс хотог гаргаж ирээд эргэн харж нөгөө хүүгээ гизэнд нь баг зэрэг зүссэн байна. Үүнээс өмнө дэлгүүрийн хүн муу зүйл болохыг ойлгоод цагдаа нар дуудаад амжсан байсанд хүүг ахин нэмж хутгаараа савчхаас өрсөөд цагдаа нар ирэв. Бог цагдаа нар барьж өөр хэн нэгэн зодтолцсон уу гэхэд хүү Аарон руу зааж Аарон нэгч баривчлуулжээ. Аарон үүнд нь маш ихээр цочирдож өөрийг нь хамгаалж энэ балчиг шавраас нь гаргах гэж байсан хүнийг худал хэлж бариулсанд итгэж өгөхгүй байв. Төд удалгүй Аароныг батлан даалтаар суллаж хүү ээждээ би яахаа мэдэхгүй байна. Хэрвээ би үннийг хэлвэл Бог шоронд хийн. Хэлэхгүй бол би өөрөө ч хамт асуудалд унах нь гэлээ. Энэ үед ээж нь үнэндээ бол энэ чиний асуудал биш. Чи түүнийг хамгаалахыг оролдсон тэр өөрөө л ийм зам сонгосон гэд. Тэд удаан ярилцаж Аарон Боо шиг бүтггүй хүнээс болж шоронд орох нь утгагүй гэж үтсэн тул бүх үннийг хэлэхэр болов. Аарон тэр даруй мөрдөгч рүү залгаж Бофлин нөгөө хүүд эхэлж хутаг гарган халтсан гэж хэллээ. Мөрдөгч Аароныг шүүх хурал дээр Бофлины эсрэг мэдүүлэг өг гэж тохиролцоо хийв. Гэвч шүүх хурлаас 2 хоногийн өмнө Аарон аятуураад толгойдоо үл мэдэгт нэгнэр буудуулж нас барсан нь тохиолдол гэхэд хэцүү нь ойлгомжтой. Энэ үед мэдээж номер 1 сэжигтнэр Бофлин тодорсон юм. Гэсэн ч нэг том асуудал байсан нь Бофлин аллах болох үед өөрийнх нь эсрэг Аарон мэдүүлэг өгөх шүүх хурлаа хүлээгээд шоронд байж байлаа. Хэдий сэжигтэн нь шоронд байсан ч ийм том сэжүүрийг сайтар шалгах хэрэгтэйг мөрдөгчд ойлгож байсан гэв. Цагдаа нар Богийн ойр дотны найз нөхдөг шалгаж эхлэх үедээ зэрэгцэн хотод цуу ярианууд ч гараад эхэлсэн юм. Ингээд энэ цуу ярианд өртсөн хоёр хүүгийн талаар цагдаа нар шалгалт явуулаад тэднийг хилцтэй дуудан байцаалт авсан нь 16 настай хөвгүүд болох Жо Браун болон Жим Элстед нар байв.
Тэд эхлээд мэдээж өөрсдөө ямар ч хэрэгт буруу байхгүй, цуу яриа ямар ч үндэслэхгүй гэж байсан ч хэдэн 10 цаг үргэлжилсэн байцаалтын дараа хэрэгүүдээ хүлээсэн юм. Жо Браун бүр хэргийн газарт очиж яг хэрхэн яаж алснаа ч үзүүлэхэд бэлэн байгаагаа хэлсэн байна. Тэднээс аллахын гол шалтгааныг нь асуухад Аарон найз Богийнх нь эсрэг шүүхтэр мэдүүлэг өгөх гэж байсан гэж яг ижил хариулт өгцгөө. Одоо цагдаа нарт аллахын зэвсэг болох бууг олох шаардлага байсан ба хөвгүүдээс энэ талаар асуухад гол руу хайсан гэжээ. Цагдаа нар бууг хайсан газрыг заалгаж эрен хайгаад олоогүйч төд удалгүй нэгэн загасчин бууг голоос олсон байна. 1994 оны 12 дугаар сарын 6-ны өдөр шүүх хурал болж Жим Элстэд 16 жилийн хорих ял авсан бол Жо Браун 10 жилийн ял авцгаав. Тэдний ялын зөрүүтэй байдал Элстэд яг буутсан гэсэн утгаараа 16 жил авсан бол Жо Браун хамт байсан гэдгээр 10 жилийн ял авсан юм. Үүгээр энэ хэрэг дуусах ёстой байсан ч мөрдөгчд нэг л дутуу ахин нэг хүн заавал хамаатай байх ёстой мэт мэдрэмж төрж байсан гэдэг. Алуурчин хөвгүүдийг хэрэгэ хийхэд нь түлхэж өгсөн, зохион байгуулж өгсөн илүү туршлагатай хүн байх ёстой мэт санагдаад байсан юм. Аарон нас барж мэдээж Бофлины эсрэг мэдүүлэг өгч чадахгүй тул Бог суллсан байна. Мөрдөгчд Аароны аллахын зохион байгуулагч бол Бофлин гэж үзэж байсан ч нотлох баримт байгаагүйд Богийн гэрийн утсыг чагнах зөвшөөрөл шүүхээс хүсэж үүнийг ч авсан юм. Тэд бүтэн 3 сарын турш гэрийнх нь утсыг чагнаад баривчлага явуулахад хангалттай нотлох баримт цуглуулж чадсан гэж дүгнэлтэнд хүрсэн байна. Цагдаа нарт маш олон зүйл ил болсон нь зөвхөн аллах зохион байгуулах биш, хулгай дээрэм, машин хулгайлах, мансуурлах бодисч худалддгийг нь олж мэдсэн байв. Гэвч тэд баривчлага хийхдээ Богийн гэрээс Бофлиныг биш, ээжийг нь гавлаад гарч ирсэн юм. Богийн ээж нь аль хэдийн та бидний танил болсон бүлэглэлийн эсрэг тэмцэгч Мэри Томпсон байлаа. Эхлээд цагдаа нар хотын ийм итэвхтэй сайн нэрн төгсөн иргэн энэ хэрэгт холбоотойг олж мэдээд итгэж чадахгүй байсан гэжээ. Мэри зүгээр нэг холбоотойч биш, бүр зохион байгуулагч, түүнээс ч илүү зүйл байсан нь тодорхой болов. Эхлээд Аароныг нас барсны дараа цагдаа нар Мэритэй ирж уулзахад эмэгтэй үнэхээр сэтгэлээр унсан мэт байсан гэж санаж байгаа. Гэвч тэр үед цагдаа нар Аарон Бофлин буюу Мэригийн хүүгийн эсрэг шүүхэд мэдүүлэг өгөх гэж байгаа гэж мэдээгүй байсан юм. Мөрдөгчд Мэрийг барьсныхаа дараа түүний өнгөрсөн судалж үзэхэд тэдний энэ бүсгүйг баривдсан шийдвэр тийм ч сонин санагдах болсон гэв. Мэри Южин хотод нүүж ирэхээс өмнө өөрөө хар тамхи хийж зардаг нэгэн байсан гэж тогтоосон юм. Тэр цагдаад мэдээд зөндөө баригдаж байсан ч тухай бүртээ илүү олон хамсаатнуудаа барьж өгч эсвэл дээд боосоо барьж өгөөд ял авалгүй мултраад дөнгөсөр байсан болж таарлаа. Мэри ийм амьдралаар 10 гаруй жил амьдарсан ч эцэс сүлд нь үнэхээр шоронд орох магадaltaй болоод ирэх үедээ тэр энэ бүхнээ орхиж Южин хотод нүүн ирсэн байна. Тэгэхээр хүүгүүдээр Аароныг алуулсан хүн бол Мэри болж таарсан ба цагдаа нарын ахин нэг хүн холбоотой байсан гэх мэдрэмж тэднийг хуураагүй болж таарав. Байцаалтын явцад Мэри дараах зүйлсийг цагдаа нарт ярьсан байна. Аллах гардаг шөнө Аароныг алсан хүүгүүд тэднийд ирж Аароныг буутчихсан гэдгээ Мэрид хэлсэн гэв. Тэд Бо болон ээж Мэрид нь тун сайн ханддаг хөвгүүд байсанд Бог шоронд оруулахгүй гээд Аароныг алчглаа гэд ирсэн байна. Харин би тэднийг Аароныг ал гэж хэлээгүй, өөрсдөө л тэгсэн гэсэн юм. Тэгэд яагаад алуурчдыг нуун дарагдуулж илчлээгүй вэ гэхэд эхлээд тэр хөвгүүдэд итгээгүй гэсэн бол дараа нь үнэн гэдгийг нь мэдээд зүгээр л өрөвдөд амьдралыг нь сүрүүлэхгүй гэсэндээ хэлээгүй гэж тайлбарллаа. Харин дараа нь мэдүүлгээ өөрчилж тэднийг өрөвдөхөөс гадна бас айсан гэд нэг удаа хүн алсан залуус намайг ч алчиж магадгүй гэж бодсон гэв. Цагдаа нар залуустай уулзаж Мэригийн эсрэг мэдүүлэх зүйл байвал та нарын хэрэгээс хөнгөлнө гэж тохироо хийх гэсэн ч залуус юу ч хэлээгүй. Гэсэн ч цагдаа нарт залуусын мэдүүлэхдээ мэдүүлэггүй Мэригийн эсрэг баримтууд хангалттай болсон байв. Тэдгээр баримтууд донд Мэри гэгч хүндэт иргэний багийг хуулсан баримтууд ч байлаа. Мэри хэдийгээр хот даяар явж залуусыг гэмт хэрэгээс, гэмт бүлэглэлээс хамгаалдаг мэт боловч үнэн хэрэгтээ тэр хүүхдүүдэд өөрийн нөлөөг тогтоож тэднийг эрхэндээ оруулдаг байсан юм. 3 сар утас чагнасан нь их зүйлийг цагдаа нарт өгсөн гэдэг нь Мэри үнэн хэрэгтээ бүлэглэлийг хөшигний араас удирдах, зааварчилгаа өгдөг нэгэн болохыг тогтоосон байна. Ингэж тэр хүүхдүүдээр хулгай дээрэм хийлгэж өөрийнхөө бэлтгэсэн хар тамхиа заруулдаг байв. Нэг ёсондоо олон нийтийн өмнө тэмцээд байгаа мэт байсан өсвөр насныхны бүлэглэлийнхээ өөрөө толгойлогч нь байсан юм. Тэгэхээр тэр бүлэглэлтэд тэмцэж буй хүний дүр эсгээд нийгэмд байр сууриа өсгөж цагдаа хөл хүчнийхэнтэй нэг тал болж бүр өөрийнхөө бүлэглэлийн эсрэг коммунистч өөрөө шургаад авсанг нь ойлгож болохч Аарон түнд харин яг ямар шаардлагатай байсан бэ гэдэг асуулт гарч ирнэ.
Аарон анхнаасаа бүлэглэлд байгаагүй. Угаасаа тэнд элсэхгүй тодорхой сайн залуу байсан шүү дээ. Энэ асуултын хариулт бас тун энгийн. Мэри хэдий айлын хүүхдүүдийг бүлэглэлдээ исүүлж буруу зам руу хөтэлдэг байсан ч өөрийн ганц хайртай хүү Бофлиныг гэмтэргээс хол байлгахыг хүсдэг байсан юм. Тэр хүүгээ удирдахдаггүй солиотон дээр ямар нэгэн хэрэгт орохгүй өнгөрч чадахгүй тэнэг гэдгийг нь маш сайн мэддэг байв. Мэригийн төлөвлөгөөгөр Аарон хүүд нь сайн үлгэр дуурайлал үзүүлээд сайн тал руу татах хүүг байнга анзаарч хэрэгт орохоос нь ер нь бол хамгаалах ёстой нэгэн байлаа. Аарон мэдээж Мэрийг өөрийнхөө байгуулсан бүлэглэлтэйгээ өөрөө тэмцээд байгаа мэт дүр үзүүлээд байгаа аимшигтай аратан гэж мэдээгүй тул түүнд сайн үйлээ дэлгэрүүлэхэд нь тусалж байна гэж бодож байсан бол Мэри байнга түүнийг хүүтэйгээ найзлуулах гээд хүүгээ мөрдүүлж мөшгүүлээд буруу юм хийж байвал нь болиулаач гэж гуйдаг байж. Аарон ч сайхан сэтгэлтэй залуу байсанд энэ болгонд нь зөвшөөрч Бог өөрийн төрсөн дүүшийг хамгаалдаг байсан юм. Гэхдээ бараг байнга л Аарон Богийн дэргэд байдаг байсан ч өнөөх нь үргэлж ямар нэгэн хэрэгт орооцолтоо дамждаг бүтлгүй толгойгүй нэгэн байлаа. Бид бүхний мэдэж байгаачлан Боо өөрөө хэрэг хийчихэд Аароныг бас гүтгээд авсан шүү дээ. Аарон хэдий Бог хамгаалдаг байсан ч өөрөө ямар ч буруугүй байж дагаад шоронд орох нь утгагүй тул эсрэг мэдүүлэг өгөх болсон юм. Мэри эхлээд Аароныг шүүхтэр битгий Богийн эсрэг мэдүүлэг өгөөч гэж ятгах гэж оролцсон ч залуу өөрийнхөө ирээдүг балламааргүй байна гэд татгалцсан нь Мэри өөрийг нь алуулах гол үндслэл болов. Өнөөдөр бидний энэ ярьсан бүх учир зангилааг тайлахад цагдаа нарын нүрэх хөдөлмөр орсонг энд дурдах хэрэгтэй. Мөн тэд эмэгтэй удирдлагын доор байсан олон тооны хүүхдүүдээс мэдүүлэг авсан байна. Мэригийн шүүх хурал 1996 оны дундуур болж бүх насаар хорих ял түнд онооджээ. Эмэгтэй шоронд орсны дараа хотын өсвөр насныхны бүлэглэлж алга болсон юм. За энэ хүрээд өнөөдрийн манай гэмт хэрэгтэй бичлэг төгсөж байна. Та бүхэн өөрсдийн сэтгэлдлийг комент хэсэгт бичээрэй. Удахгүй улам сонирхолтой түүхүүдээр уулзцгаая. Баяртай.